Эрхэм хүндэт сонсогчдоо шин 7 өдрийн мэндийг хүргье. UBM радио 89.3-аас бэлтгэн хүргэдэг энэ цаг мөчид эхэлдэг. Манай шилтэй багийн нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За, өглөөний мэндийг хүргье багийнхаа. За, өглөөний мэнд хүргье. За, эфирт UBM 89.3 радиогийн редактор Батбаяр ах маань хөтлөгч байна. Найруулагч Ууган Баяр мэний би хамт цуг байна. Яг энэ сандал дээр сууцгаар яаж өөрөө ирэхгүй миний би хэлчихсэн юм шүү дээ. Тэгээ шүү дээ одоо. Би миний би энтер гэсэн энтер үгийг хэлэхгүй бай гэсэн чинь суугараа хэлчихсэн юм биш таха. За. Тэгвэл онцлогтой судал байна. Нилээ онцлогтой судлалаа явчихлаа шүү. За. Өнөөдөр бид хоёр болохоор бас нөгөө түрүү 7 хоногдоос гулаад нэг цуврал нэвтрүүлгүүд хийж байгаа юм л да. Энэ түрүү 7 хоногийн яг энэ өдөр бид нар улс орнуудын хамгийн өвөрмөц содон ёс заншлуудын парт нэг нь орсон юм байгаа. Тэгээд их сонин одоо ёс заншлууд орсон. За өнөөдөр харин үргэлжлүүлээд явах юм байгаамаа. За ингээд хоёулаа олон өнгө нуршилгүйгээр шууд одоо уу найруулагчаас гулаад эхлүүлъя да. Ямар улсыг онцлох гэж нуу найруулагч. Энэ дугаарын хамгийн ихний дугаарт ерөөсөө Оросыг онцлохоор бэлтжээд байна. За, Орос орны бас нэг онцлог яг уу байна л да. За, Орос бол дэлхийн одоо хамгийн том үндэстэн дамнсан улс гэдгийг бол хүм мэдж байгаа. Тэгэл яах вэ? Тэгээд 190 гаруй үндэстэн амьдардаг гэж штэ. Оо амар юм баг шүү. 190 гаруй гэж штэ. Хятад чинь бол 56 үндэстэнтэй. Тэгээд 190 гаруй үндэстэн дотроо бас энэ соёл нь их сони юм аа. Тэгэн штэ. Тий. Сонин соёл байгаа даахгүй. За, Левратол үйлчилж байгаа. Тэ? Чукка хотод нь одоо гэрэлтийн талаар юм сонирхолтой баримт байгаа байхгүй. Уламжлал гэх юм одоо баг уламжлал хадгалагдсан. Тэгээ энэ одоо хуулийнхын дагуу болохоор нөхрийнх нь ах эсвэл өөрийн ойрын хамаат нь бэлэвсэн эхнэртэй гэрлэж хүүхдээ өсгөх үүрэгтэй гинэ. За одоо тэгээд дүүгийнх нь эхнэр одоо дүүн өнгөр нас урчлаа гэхэд одоо дүүгийнхэн тэр бэлэвсэн эхнэртэй шууд суучих нь шүү дээ. Тэгээ ансын газар дээр шиг одоо Оросын аль нэг нутагттай найзууд нь эхнэрээ хуваалцаж болдог гинэ. Замбраагүй. Амар юм. Гэхдээ энэ нь хуваалцахдаа зүгээр хуваалцахгүй. Яасаг тэр юм одоо цусан тангараа мангарган тэр гэл өргсөн гэдэг шүү дээ. Заавал тийм цусан тангараа өргсөн байх хэрэгтэй юм. Энэ хойд Оросын тэр хойд талын тэр Жукотк одоо нөө чуугчаа муугчаанууд чинь биш энэ л байгаа юм шиг байна. Нэг сарын хугацаанд эхнэрээ солилцдог гэд. Тийм амар дураараа юу те. Тэр чин зайлвал бас учир жанцантай юм. Жанцан гэдэг чинь наманагийн өвөө юм лээ. Тийм юм бэ. Тэр юу юм бэ л дээ. Зайлвал нөгөө хүн ам цөөтэй. Тэгээд нөгөө цус ойртчих гээд болдгоо. Их цөөхөн хүнтэй учраас тэгэнгүүт яадаг вэ гэхээр ерөөсөө нэг сарын хугацаанд эхнэрээ солилцоод тэгээ одоо эхнэр нь жирэмсэн болвол ингээд хол цусны хөвгүүд гардаг. Ийм учир жанцантай юм. Тэгээ эн чинь бас болоогүй ингээд байгаа байхгүй юу? Одоо нөгөө цус ойртно гэдэг штэ. Тэрнээс бол айгүй ангид заяа. Цус ойртуулахгүй тулд нөгөө ах トゥ хамаатан саднуудыг бүгдийн дандаа юм алс хол амьдруулдаг гинэ бас. Тэр нь зөв л дөө. Тийм уусаад ер нь хаан газар тийм ш. Тэгэхгүй бол нөгөө нэг айхтар одоо нөгөө би физиологийн тэр нэг одоо цус ойрцсон холбоотой зөндөө бол асуудал гардаг шүү дээ. Манай Монголд ч юм бол энэ хөдөө орон нутгаар бол цус ойртолт бол нэг үеүл их өстой юм шиг тарьжсэн шүү дээ. Одоо тэгэл баг үеэлүүд хоорондоо суучих гэдсэн тал байдаг. Тийм одоо гайгүй болсон тийм. Мэдгүй бас гарим газар би шүү. Одоо жишээ нь манай Өвөрнгийн аймгийн Баталзын сум бол бас л юм дуулдаг л юм. Би дугаалаад идэв шүү дээ. Би ч дугаалаад би Баталзыг бишээ гэх. Хотлоо. За дараагийнх нь. За дараагийнх нь минийх юм байна. За би бол Тайландын ёс заншлыг онцолж байгаа юм л да. За Тайландын Чанграй гэдэг мужи байдیں۔ Гинэ. За эдний мужи болохоор ер нь их онцлог та. За охин хүүхэдтэй аав ээжүүд бол мөнгө хийх боломж олддог энд. Яадаг гэж охинтой нь одоо залуучууд болцох гээд ирэнгүүт мөнгө төлчих. Ингээл одоо төлбөртөөгөр охиноо болзоонд яв. Бараг бизнес болсон юм шүү. Энэ бизнес болсон. Ер нь чи мэдэн шүү дээ Тайланд бол ерөнхийдөө нөгөө бие үнэлэлт нөгөө юм уугаараа 2 дугаар сувгийн ямаараа бол айгүй том бизнес болсон. Тэгээд ер нь Тайланд тэргүүрэл тэргүүлдэг шүү дээ. Тийм. Угаасаа дэлхийд одоо тэрүүгээрээ бараг энэ нийслэн чухалчаад байна. Тэгээд нөгөө хөвгүүдтэй айл чинь ядуу айл чинь юу яадаг одоо нөгөө мөнгө болгохын тулд хөвгүүдийн хүүсийг солиулцдаг гэдэг байгаа шүү дээ тэнд чинь. Тэгэл одоо юу юм уу болдог. Lady boy мой болгоод янз бүр болдог. Ингээ Тайланд бол ерөөсөө энэ нэг сонин уламжлалаараа за одоо яг нэг талдаа ороод энэгээр дэлхийн брэнд болчлоо дөө Тайланд ч одоо. Тэр тэглээ. Ер нь угаасаа тэгэл нөгөө Тайланд гэхлээр угаасаа бие үнэлэлттэй өсдөг. Шууд тэр нь хүмүүс Yonkol бууд юм шүү. Yonkol нөгөө Тайландд чинь нөгөө sex show-г үзэн гээл ингээл шууд толгойд л буудгал зүйл л дээ. Өшнө ингээд нэг бас нэг юм байгаад байгаа байхгүй. За Индонез.
За Индонез. Индонез дээр болохоор тууд омгийн хамгийн бохир хүмүүс бол шинээр гэрэлсэн хүмүүс юм а. 20-ын дараа шинээр гэрэлсэн хүмүүс угаалга хийвэл удахгүй сална гэж боддог гинэ. За. Тэгэхээр гэрэлснээс хойш ер нь үндсэндээ нэг хэд хоног ер нь одоо юу гэдгийг юм угаах ч юм уу эсвэл усанд орох ч юм уу тэрнээс айгүй цээрэлж нэг багтаал 3-4 хоног дэсдэг гэж шүү. Заарч. Гэхдээ тайл Индонез эднэр чинь бол халуун орн шүү дээ. Би бол Индонезд очиж үзчихсэн. За юу вэ? 2 сарын ихээр очиж исэн. Тэгээ 2 сарын их гэдэг чи одоо манайхаар бас дөнгөн өвл шүү дээ. Тэгэхэд 30-аад градустай байсан. Тэгээд тэдний өөртөг нь ярьж байгаагаар болохоор үгүй одоо эн чинь харин сэрүүхэн байна. За тэгээд нэг эд халуун зунаар бол алуулна штэ гэжсэн ба. Тийм үед тэгээ 3 хоног усанд орохгүй бол ёо. Тэгээд 20-ын дараах 3 хоног штэ. 3 хоног чинь зүгээр жиг үрэлцэнтэй байдаг 3 хоног үсттэй. 20-ын дараах 3 хоног. Тэгээд 20-ын дараах 3 хоног штэ. Тэгэл одоо аймаар л юм болох нь дээ. За дараад нь хятадын уламжлал минийх юм байгаамаа. За манай хөрш хятадд бас нэг өвөрмөц уламжлал байдаг. Энэ бол ганц үе залуучуудын баяр гэдэг нэртэй баяр юм байгаа. За бид нар мэдэн штэ 11 сарын 11 буюу 4-1 давхарлцсан өдөр. Бид нар бол ерөнхийдөө энийг бол нэг айхтар сүрхий супер хямдралын өдөр гэж бодоод байдаг. Тэгтэл хятаддаа бол энэ нь бол синглчүүдийн баярын өдөр гэж үздэг гинэ. За ингээд синглчүүдээр энэ үеэр бол синглчүүд нь хоорондоо одоо уулзаж учрах янз бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг. За далимдуулаад дэлгүүр хошоонууд нь амар супер сейл зарлалт юм байна лээ. Төрөвчөд алдаг өдөр бишээс юм уу? Одоо тэгээд зөө яах вэ? Бас даллах юм дөө яах вэ? Ийм юм байд юм байна. Тэглэг байд те. За Непал гинэ. Непал буюу энэ гинэ Флорида буюу нэг ихнэр болон нөхөртэй байх үзэгдэл тус улсад тэмдэглэл тохиодог ах トゥ залуус дундаа нэг ихнэр авч болдог гинэ. Энэ аймаар юм билээ. Дундаа нэг ихнэртэй нэг айлын 7 ах トゥ ус дундаа нэг ихнэр авцсан гээд нэг юугаар яваал та пупа гэлээ шүү дээ аймаар юм билээ дээ. Тэр чинь тэгээд аюулт шүү дээ. Мэдгүй аюултай. Мэдгүй биднэрт бол эвгүй юм. Тэднэрт бол дасцал байдаг бах та. Тэднэрт бол нэг сонирм биш бах те. Тийм би нэг саяхаа нэг докюментари үзээ тэр нэг юун дээр англи хэл дээр юу лээ Discovery Channel дээр тэгээд нэг 17 8-тай залуухан охин залил айлд одоо бэр болоод очиж байгаа байхгүй тэгээд төвд айлд л да. Гэхдээ их гоё юм уу тэгээд нэг байшин сам авны хөрхөн зуны байшин шиг л тийм манайхны нэг зуны нэг лагерын байшин шиг л тийм юм л очиж ялээ. Тэгээд тэр охин яасан гэхээр өөрөө жоохон гондоо байл. Яагаад гэсэн чинь айлын 2 хүүтэй тэгээ 2 хүүгийн дундын ихнэр болж чиж байгаа гэсэн шүү дээ. Тэгээд тэр гिचүүл юм бэлээ. Би бас өөрөө нөгөө том охинтой учраас яанаа л гэж бодчихсон тий. Энэ бол өстой юмгүй. За дараагийнх нь юу Полинез гэж байд юм байна л да. Полинез гэдэг газар яадаг гэхээр энэ сүйд бүсгийнхээ найз нөхөдтэй сүйд бүсгүйгээ болохоор найз нөхөдтэйгээ хуваалцдаг хачин уламжлалтай гэж байгаа байхгүй. За ингэснээрээ яад юм бэ гэхээр энэ тэдэн чигүүлсэн мууёрын сүнснүүдийг нь зайлуулдаг гэж ингэж өөртөө зөвтгдөг гинэ. Энэ ямар аймар юм бэ? Амар газ. Тэгээ би дөрөнд харчаад сүдүсгүйгээ одоо хуваалцсан гэдэг чинь өстой аймт гэдэг. Хүний ой тань багтамгүй амар юм дуулах юм биш. Дараагийн төвд байгаа төвдийг алгасчих уу? За яачих төвд яачаад байна. Төв чинь манайхтай ойролцоо үнэтэй. Өмнөд гоцл мотл дээл гоцсороо дун ойролцоо шүү дээ. Яачих төвд нэр. Хоёул алгасчихгүй тэгэл би алгасчих тийм. Нэг л эргүүл юм дуулах гэдэг байна. За ер нь сонсноо хүний мод ортой. Би сонсон шүү. Жаахан алгасчмаар л байна. Үгүй яах юм. Би алгасахгүй төв дахин дүүстэйгээ стожинкийн нарийн ширийн ярилцсан шүү төвдүүдтэйгээ. За сонсъё. За төвдүүд ингэдэг гинэ. Энд одоо нэг аимшигтай гэх юм уу үнэн бод юу гэх юм уу мэдгүй надад бол жоо өгөл байгаад байна. Одоо хүргэе да тий. Тэгвэл гомдод байгаа юм энэ байгаа юм ч үү тий. Гөөгөө гомдод байгаа. Тэд нар чинь тэдний л яцсан шил. Тий шүү дээ тий. За аимшигтай нэг бас нэг уламжлал байд юм байна л да. Төвдөд байдаг гинэ. Өгсөн хүний биеийг угаагаад. За тэд нар угаасан одоо усан шүү дээ тий. За тий. Тэнгүүд тэрийг зочдтой зориулж шөл бэлтгэж өгдөг гинэ. Тэр шөл угаасан усаар нь өгсөн хүний биеийг угаагаад. За угаасан усаар нь ирсэн зочдтой шөл бэлтгэж.
Энд арай гуцаж ийн үгүй сүүл рүү. Жохон гуцтай сүүл рүү жоохон эвгүй болоо яваад шүү. Энэ стаймер. За төвдөд бол манайхаа хором дээр очиод шүлмэл идэлтгүй юм байна шүү. Алуулах юм байна. Бүү. Бараг хадгалаа дарцсан байх үедээ хүндтэй эсвэл хүндтэй тэр төвдөд очиод хором найрных нь хоолноостой холоор явж юм. Бидэн гомонго барил явж ирэх шиг. За дараагийнх нь Японик байгаа. За Японик бол манайхан ер нь мэднэ. Мэднэ. За жил бүрийн 3 сарын 15-нд нь японочууд нэг сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг. За тэр нь юу гэхээр 250 кг жинтэй эрэгтэй хүний бэлэг эрэгтнийг одоо хийгээд 250 кг жинтэй том одоо манай лайв дээр явж байгаа да том голисэн бүдүү эрэгтэй хүний эрэгтэн байгаа. Ингээд баярын жагсаал хийдэг, парад хийдэг. За парадын голд нөгөө том голисэн бүдүү эрэгтэй хүний эрэгтнийг ингээд тэргэн дээр ингээд ачаад яваад нөгөө хүүхдүүд нь охтууд нь бөөн баяр тэн дээр. Ингээд сууцсан яваад идэг шүү. Бүр дээрээ суудсан. Тэгээ толгоо молгоонд тийм баг маг хийцэн юу. Энэ бол одоо ингээд ер нь бол энэ яадаг вэ гэхээр тэр үржил шимийн дарих нь болохоор нөхөр эрлэхэд дайчин тэр Такеине Дана гэдэг хүнтэйгээ уулзахдаа ингээд баярлаж байгаа баяр ингэнэ. За ингээд энэ үеэр бол тэр хүүхэдгүй ганц үе одоо охтууд эмэгтэйчүүд эхнэрүүд бол энэ баяр цай оролцох юм бол ингээд тэр бурхад нь л ажлыг хүртээд ингээд жирэмсэн болдог, хүүхэдтэй болдог гэж ингэж одоо бэлгшээж үздэг учраас энэ бол та ланзгар том баяр болд юм билэ. Чи одоо ингээд зургийг харсан биз дээ? Тий, зургийг харсан. Ерөнхийдөө бас их нэлээд зөгнөлтэй юм шиг манайхтай ойрхон юм шиг болчлоо л доо. Яасан. Манайхан ч бас нөгөө бовоо хад мадан дээр очиод тийштэй хар өрний тэнд байгаа шүү дээ. Суудаг шүү дээ. Нөгөө хүүхэдтэй болохгүй байгаа олон жил болсон хүмүүс очиод суудаг гэхгүй. Тэгээд хүүхэдтэй болдог шүү дээ. Харин тийм нэг дом байдаг. Дом байдаг тий. Домороо яг энэ бас нэлээд илүү ойролцоо домч үн тий наач бас. За энэ үл яг уу манайд бас зарим талаараа байдаг юм байна да. Бов хадан дээр очлоо гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Нэг нь газрын хуурай газрын өндөрлөгт байгаа нэг нь талан. Тэгээ манай хүмүүс арайч бас годомжоор ингээд голдон нөжөө бүжиглээд явдгаа. Эдгээр ч бас эцэгтэй баяр баясгалантай бүр бовоод хөрчихсэн. Эдгээр ч бүр том парад төвсг чанаад явж шүү дээ тийм. Тэгэл юус эргэн тойрны бүх юм ингээд эрэгтэй хүний билээ хэрэгтэй. За дараагийн жин. Мексикийн Сан Педро за хотод байна штэ. Хотын дарга заавал матартай гэрлэх ёстой гэх хачиргалтай уламжлал өгдөг гинэ. За хаах сонирм байгаа штэ. Тэгээ тэр жишээ зав эмгтэй матартай хормын даашин зар гоёх бөгөөд тэд бүжиглэж тэр бүү хил одоо нөгөө хүргэн хүү матар эхнэрээ үнсэх ёстой гинэ. Яа. Энд чи албаар юм гачиннуудын чам дээр унагдаад байна уу? Зөвхөн чи өөр дээрээ татаад авчихсан юм шүү өөр дээр. Хотод хөгжил цэцгэлдээ сайн урах завчирдаг гэж үздэг гэдэг тэр матартайгаа ингээд гоё үнэлцээд эсвэл матартай сайхан хормилцох юм бол илүү тийм гоё л байх юм байна л да. За ер нь Мексикт очиж хотын дарга болдгоо юм байна уу? Матар ихнэр ах юм шүү дээ. Тэгэл матар аван сайл. Тэгээ энэ айгуу сайн гэж үздэг гинэ. Тэгээ заавал яалч хотын дарга болжлогоо бол матартай суухаас өөр арга байхгүй. Тэр зургийг нарсан чинь бүр эмгтэй хүний тэр хормын ийм торон юм толгой дээр нь тавьсан матар байл шүү дээ. Гоё чимгэлцсэн байгаа шүү дээ. Харин гоё чимгэлцсэн юм билий. За гэхдээ би яаж ч вэ гэсэн матар үнсэхгүй зүгээр болио чимнэ. Мөрөөрөө эндээ байж. За дараад нь Өмнөд Солонгосын уламжлал байна л да. Манай одоо монголчуудын хамгийн их очдог газруудын нэг. За эднэр бол Гэгээ Валентины баярын өдөр буюу нөө Бүхсэн ламын одоо төрсөн өдрөөр одоо 2 дугаар сарын 15-ны өдрийг болохоор 3 сар гартал тэмдэглэдэг гинэ. За тэгээд эхлээд ирчүүд нь хайртай бүсгүүчүүдтэй мэдээж хэрэг амттан бэлгэлнэ. Дараа нь бүсгүүчүүд нь ирчүүддээ бас баярлуулна. Ингээл ард урдаа ороод хоёрдон биенийгээ баярлуулж явсаар гал 3 сар гаргаачт юм байна. Ингээ эднэр бол ер нь далимдуулаад байгаа юм шүү баг. Бараг далимдуулаад байд юм шүү. Бараг хүлээж ид юм шүү далимдуулаад. Далимдуулаад нөгөө дүүл чинь Валентин боллоо гэж хэд хоног гусчт юм байна шүү дээ. Юу манай монголчууд одоо ерөөс хайр дурлалын өр зүрхний өдөр гэдэл ерөөсөө дайрчих шүү дээ. Шоколад бариад л. Түрүү жил чинь би нөгөө Валентины баярын өдрөөр ажлынхандаа шоколад аваад гэсэн чи би буруутсан байл шүү. Тэгээ шүү дээ. Та ч шоколад авах хэрэгтэй байхгүй. Тийм билээ шүү дээ. Харин тийм. Бүх хүүхнүүдэд тараснаа гайхаа би бас бодоод за багийнх ч сонин зан үйл хийгээ яваад энэ гэж. Доотлын CEO-г шоколад бариад ороод ирсэн. Нөгөө бол нэг дуртай ахаа баярлалаа гэдээсэн чи харин ясимдээ би авах байсан байлээ шүү дээ. Хөөе над руу ер нь ягаад хамгийн би одоо сүүлийн мэдээлэл хүргэж байна. Тэгээ надад бас л нэг гачиргалтай л мэдээлэл хүргэхээр болчлоо. Чи дандаа гачныг аваад байгаа юм. Одоо цыгаануудын мэдээлэл хүргэж байгаа. За цыгаанууд яагаад байгаа юм? За
Оросд цыганууд сүд бүсгүйгээ хулгайлж эр нөхөр болох залуугийн сордог уламжлалтай. Мөн охтыг толгой нүцгэн, цээж нүцгэн явах өвдгнөөс дээш банзал өмд өмсгийг хориглоноо. Үүнээс гадна юбгнийх нь хормойг ямар нэгэн зүйлд хүрэхийг цээрлэх бөгөөд энэ нь бузартай үйл явдал тооцогддог гэсэн. Эвгүй юм. Цыганууд ч одоо хүүхний хулгайлж байгаа юм шүү дээ. Тэр улгаалал болоо юм шүү. Манай Баруун аймгийн чинь бас ер нь тэр бэр болох хүүхнийгээ бас хулгайлдаг боломжтой шүү дээ. Тэгээ хэр нөхрийн сордог гэхлээр бас хэцүү юм. Тэгээд сорилтонд нь унчул болох юм шүү дээ. Тэгээд дуустаа явах юм шүү. Жижиг юм байна. За гिचэн байна. Цыганууд ер нь чи нэг Орос зүгийн нэг сонин уламжлал яриа л энэ да манай уу найруулагч. Ер нь жоохон Орос амьсгалтай байна уу юу? Жоохон Оростой талтай л амьсгалтай. Дандаа сайн талыг харуулдаг. Яа матартай гэрлүүлнэ. Энэ юус хамгийн эвгүй мэдээллүүдийг манай уу найруулж хүргэлээ да. Матартай гэрлүүчтэй. За тэр хамгийн муухай тэр өгсөн хүний угаас усаар шүл идэг л. Зочдтой арай л амир. Тэр л арай гурц юм аа. Төвдийнхэн бол бас л чанга байна штэ да. Төвдөд бол хоримд өстө оролцолтгүй мөн тэр. Хоримч гэлтгүй тэгээд юу яд юм шүү. Угаасаа ирсэн зочдод гэж байгаа шүү бүр. Харин тэр хоримын зочдод чинь зочдод баг тэр өсөн хүнийг угаас усаар шүл хийж өгнө гэж юу гэсэн үг. Амар юм байна. Амар юм байна. За. Ой. За өнөөдрийн шилдэг багийн шилдэг ухаан таны мэдхүйн нэвтрүүлэг радио сонсогчдод нэлээд сонирхолтой байсан болоо гэж бодож байна. Тэгээ яалтчгүй улс орнуудын одоо ийм ёс заншлуудын талаар мэдээллүүдийг хүргэж байгаа. Өмнөх партуудаар бас нэлээд хөөрхөн сэдвүүдээр бас явсан шүү дээ. Тэгсэн. Тэгээ тэр сэдвүүдээр бас ч л сонин сэдвүүд байсан. Тэгээд цэнгүүнэтэй гурвал орох шиг болсон шүү те. Цэнгүүнтэй нам сүнжид мотой гурвал орсон. Сүнжидтэй гурвал орсон. Сүнжидтэй гурвал. Тийм ээ, нэг дугаарыг андуурчлаа. Тэгээ үнэхээр гой ёс заншлууд ч гэмээр ч юм шиг хачирхалтай ч гэмээр ч юм шиг ийм ёс заншлуудад одоо дэлхийн улс орн өнцөг болон бүрт байгаа. Тэгээд бид бас боломж олцоогоор нь цувралаар хүргээд явж байгаа. За бидэнтэй нэгдэж хамтдаа байсан сонсогч нартай баярлалаа. Манай радиотой хамтран ажиллаж нэгдэх байгууллагууд маань байвал манай радиогийн 9664 80 тэг 9664 8000 гэсэн дугаараар холбогдорой. За тийм ээ. За ингээд манай шилдэг багийн шинэлэг ухаан танин мэдхүйн нэвтрүүлэг та бүгдийн мэдлэг чинь бас одоо сонирхолтой байсан болов уу гэж нэг өөрмөц нэвтрүүлгийг орууллаа да. Хоёр зурлаар. За тэглээ. Тэгээд нэг жоохон ганц далийн юмнууд орж ирсэн бол sorry гэж. За яах вэ? Ямар бид нар зохиоцсон юм бэ? Тэнд байгаа юмыг л хэлж гисэн юм. Тэнд хэрэгжээд байна гэж юу? Тий. За баярлалаа. Онц сурдаг. Нүдний шилтэй, шүдний сайдтай. Мэдлэг нь тулцсан мэдээлэлд хангалттай өгчдөг. Дээрээс нь сахлыг мартаж болохгүй. Наач нүдний шилтэй баг ил байна штэ. Шилтэй багийн шинжлэх ухаан танин мэдхүйн нэвтрүүлгээ өдөр бүр хүлээн авсаасаарай. Эддэ шилтэй баг гэж та цагтаа хэлдэг шүү. Цагаан сайн байраарай да. Хөнгө маацраад мэдээлэл